За сайн байцгаана уу. Тэгэхээр хөгжлийн тухай маш их хоёрдмол ойлголт явж байна. Хөгжил бол цаг хугацааны бүтээгдэхүүн, алгуур ирдэг. Монгол бол маш сайхан хөгжиж байна гэж нэг хэсэг нь үзэж байхад нөгөө хэсэг нь бид нар уруудж байна, дороотж байна. Хөгжил өөрөө аяндаа ирэхгүй нэ гэж үзэж байна. Тэгэхээр энэ ойлголтыг бид нар хаглах хэрэгтэй. Хоёрдмол ойлголттой ард иргэд урах шаардлагач болж чадахгүй. Тэгэхээр энэхүү видеог би та бүгдтэй бэлтгэлээ анхаарлаа хандуулна. Монголчууд бид нар Монгол улс хөгжиж байна уу, хөгжихгүй байна уу гэдэг дээр ямар ойлголттой байгаас бидний ирээдүй хамаарна. Тэгэхээр ер нь хөгжил гэж юу вэ гэдгийг хөгжлийн онолын үүднээс тайлбарлая. Өнөөдөр бидний дунд түгээмэл юм яриа гэдэг. 90 оноос хойш хөгжиж байна шүү дээ. Социализмын үед бид нар гадаад явж чаддаг байсан. Одоо гадаад явдаг болсон. Хөгжиж байгаа юм шүү. Картын бараанд дугаарлаж байсан. Бараа байхгүй байснаа бодвол юм илбэг боллоо. Гой байшингууд баригдаж байна. Хамгийн үнэтэй гоё машинууд гудамжаар явж байна. Бүгдээрээ гар утастай интернеттэй боллоо. Энд чинь хөгжил юм биш үү? Бид яг Америкийн замаар явж байна. Америк чинь 200 жилийн турш хөгжсөн шүү дээ. Бид нар бүх алдааг нь давтаж суралцаал хөгжинэ. Хөгжил алгуур ирд юм аа. За ингээд эцэст нь энэ бүгдийг дүгнээд үзвэл бид нар юу яриад байгаа вэхээр хөгжил бол цаг хугацааны бүтээгдэхүүн юм аа гэж ярьж байна. Өнөөдөр телевиз, радио асаагаад үзнэ. Ялангуяа одоо 90 оноос хойш Монголын улс төрийг тодорхойлсон бүх дарга сайдын ажлыг хийсэн хүмүүс бол ийм их ярьж байгаа анзаарэгддэг. Хөгжил бол цаг хугацааны бүтээгдэхүүн шүү дээ. Аяндаа явандаа ирнэ шүү дээ гэдэг ийм асуудал яриад байна. Би үгүй гэж бодож байна. Би бол энийг 100% буруу гэж бодож байна. Тэгэхээр энэ талаар хэдүүлээ одоо ярилцъя. Хөгжил үнэхээр алгуур ирдэг юм уу? Үнэхээр 90 оноос хойш бид тийм их сайхан хөгжиж байгаа юм уу гэдгийг хамтдаа харъя. За одоо сайхан гой машинууд явж байна гэд энэ машинууд ч хаанаас ирж байгаа юм бэ? Энэ бол дандаа өндөр хөгжилтэй улсын иргэдийг нь хэрэглээд мараалын илэгдэлд орсон хуучин машинууд. За өнөөдөр гой шилэн байшин баригдлаа, хот маань гоё боллоо гэд ярьж байна. Энд чи яг үүндээ дэлхийн хамгийн хортой, хамгийн аюултай хотоор тодорчоод байна. Тэгээд хэлбэр загвар муутай, ямар ч машины зогсоол байхгүй, явган алхах боломжгүй нарийнхан гудамжтай ийм хот болж өнөөдөр Улаанбаатар бол хуурсан. За малчид өнөөдөр утсаар ярьж ин гоё байна гэж. Өнөөдөр дэлхийн бүх хүн утсаар ярьдаг болсон. Африкийн малчин, Индикийн тариаланчин бүгд утастай болсон. Энэ гар утас гэдэг имийг монголчууд сайндаа авчираад малчтаа өгсөн юм уу? Эсвэл дэлхийн гар утасны технологийн компаниуд дэлхийн бүх хүнийг гар утастай болох бодлого явуулаад өнөөдөр бид нар гар утастай болчихоо гэдэг бас бодох хэрэгтэй. Тэгэхээр хөгжлийг бид нар юу гэж хараад байгаа юм бэ? Хөгжлийг бид нар дэлхийн хөгжил биднэрт баг зэрэг хаялга нь ирээд хэрэглээ үйл явдлыг сайжирсныгаа хөгжил гэж үзээд байгаа юм. Тэгэхээр ер нь бол эрдэмтэд бол ийм байдлаар тодорхойлдог юм байна. За юуны өмнө сайхан амьдрах орчинтой байх хэрэгтэй гэж. Чанартай боловсрал, хангалуун хэрэгэлдэг байх хэрэгтэй байна. Хүмүүс сайхан дэд үтцтэй байх хэрэгтэй. Эрүүл хүнс хэрэгэлдэг, шударга нийгэмд амьдрах хэрэгтэй. Чанартай эрүүл мэндийн үйлчилгээ, чанартай боловсролыг авдаг байх хэрэгтэй байна. Өнөөдөр Монголын боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ дэлхийдээ харьцуулахад хаана яваа вэ? Монголчуудын хэрэглээ хаана яваа вэ? Энэ талаар хэдүүлээ одоо үзцгээе. За ер нь бол бас одоо энэ хөгжиж гин гоё болж гин гэдээ яриад байгаа улс төрчдийг сонсохоор дандаа өнгөрсөнтэй харьцуулаад байна. Би бол эсрэг байр суурьтай байна. Ялангуяа Монгол шиг улс бол өрсөлдөгч нартайгаа харьцуулах ёстой. 90 оноос хойш Хятад, Орос, Япон, Герман, Казахстан яаж өсөв? Бид харин ямар өсөлт гаргаваа гэж харьцуулах ёстой. Тэрнээс 90 онд одоо эдийн засгийн ямарлын үед картын бараанд очилж ирсэнтэй өнөөдрийг харьцуулж одоо хүмүүсийг бол хуурах хэрэггүй. Монгол улс үнэхээр хөгжиж байгаа мүү гэдгийг статистик тоо баримт дээр үнэлж хэдүүлээ ярьцгаая. За тэгэхээр хөгжлийг бол хэмждэг гол үзүүлэлтийн нэг бол нэг хүн ногдох баялаг гэдэг ийм үзүүлэлт байж болно. За энэ бол тухайн жилд эдийн засгт бий болгож байгаа баялаг буюу дотоодын нийт бүтээгдэхүүнийг хүн амын тоонд хувааж байгаа. Ингэснээр хүн амын хувьд одоо ялгаатай том болон жижиг улсуудын хооронд нь харьцуулах боломжтой.
нэг нийтлэг хэмжигдэхүүн гаргаж байна гэсэн. За 80 оноос хойш Монгол улс бол энэ цэнхэр шугамар харагдаж байна. Өнөөдрийн байдлаар нэг $4,000 арай хүрэхгүй $3,800 байгаа юм байна. Нэг хүн ногдох баялаг нь жилийн. За дэлхийн дундаж ногооноор харагдаж байна. Тэгэхээр 80 онд бол бид нар дэлхийн дундажтай ойрхон байсан байна. Гэтэл өнөөдөр дэлхийн дундаж бол өсөд $10,000 даваад явчихжээ. Бид дэлхийн дундажаас одоо бараг 3 дахин баг. 3 дахин шүү, тэ. Ингээд дэлхийн дундаж хамгийн санаа зовж байгаа нь биднээс илүү хурдцтай өсөд Монгол дэлхийн дунджийн зааг улам алсарж байна. За хятад гэж улс чинь одоо Монголоос 80 онд бол хамаагүй ядуу байж нэг хүн ногдох баялгаар. Гэтэл 96-7 онд илүү гараад өнөөдөр дэлхийн дунджид хүрэх чинь дахиад 10 жилийн дараа бол хятад улс бол одоо ядуурлаас ангижирна гэж зарлчаад төрийн бодлого болчоод тэрнийхээ төлөө хятад үзэж байна. За Оросыг бид нар харж байна. За нөгөө Куб, хаалттай Куб чинь манахаас дээр явж байна. Казахстан гэд Монголтой яг адилхан улсыг би сонгож оруулсан. Яг л байгалийн баялагтай ийм улс байж байгаа. Ингээд Монгол улс бол энэ үзүүлэлтээр бол үнэхээр хөгжөөг байна. За дахиад өрхүүд одоо жилдээ хэдэн доллар хэрэглэдэг юм бэ? Энийг бид нар 2000 оны зэрэгцүүлсэн үнээр харьцуулж үзлээ. Тэгэхээр Монгол өрх бол жилдээ $2,000 долларын одоо хэрэглээтэй юм. Казах өрх болох дээр 5,300. Оросууд 5,700, Сингапур 19,000, Герман 25,000. Дэлхийн дундаж 5,700. Тэгэхээр Монгол айл Герман айлаас даруй 12 дахин бага хэрэглээтэй гэсэн үг. Герман айлын одоо хоол, хүнс, хувцас, хунар, машин, тэрэг одоо өөрсдийнхөө эрүүл мэнд боловсрол зарцуулж байгаа энэ хэрэглээ бол 12 дахин их байна. Ийм байхад бид хөгжиж байна гэж ярих нь зөв. За өмнө Солонгосын хөгжлийг одоо дэлхийд бол бас гайхаж ярьдаг. 80-аад онд бол бид нар яг адилхан цэгээс эхэлсэн нэг хүн ногдох баялгаар өнөөдөр $30,000 хүрчээд явж байна өмнө Солонгос. Тэгэхээр хөгжил гэдэг юм цаг хугацааны явцад алгуур ирдэг зүйл мөн үү? Эсвэл бодлоготой төлөвлөгөөтэй дайрж авчирдаг зүйл юм уу? За зээлийн хүү гэж байна. Монгол улсын зээлийн хүү аль 90-ад онд 20% байсан, өнөөдөр хүртэл 20% тагаал байж байна. 20% зээлийн хүү одоо төлж байгаа компаниуд тийм иргэд яаж хөгжих юм бэ? Хятад, Америк, Япон өнөөдөр тэгтэл зээлийн үн ямар байна? За тэгвэл манайхтай адилхан бас социалист улс байжгаад чөлөө зах зээл рүү 90 онд адилхан л одоо бас хувьсгал хийгээ шилжсэн Польш улсын зээлийн хүү 92 онд 50% байсан. 2006 он гэхэд эдгээр 5% хүргэж чадсан. Өнөөдөр 2018 онд 5% дээрээ барай л байж. Бид яагаад чаддаг юм бэ? Бид юуг дутуу хийгээд байгаа юм бэ? Хитрхи сэтгэл ханаад байгаа юм биш үү? Энэ зээлийн хүү бууруулах хэрэгтэй шүү дээ. Бид нэг оронтой тоор оруулах хэрэгтэй. За дахиад нэг хөгжлийн үзүүлэлт байж байгаа. Хөгжил гэдэг чинь одоо технологи хэрэг эзэмшсэн байна те. Бид нар гар утас барьсныгаа хөгжиж гин гэж бас андуурж байна л да. Хуучин машин унсныгаа. Тэгвэл хөгжил гэдэг бол тухайн улс технологи хэрэг эзэмшиж байна. Оюуны бүтээж гинүү гэдгийг нь хардаг. За экспорт гэдэг бол манай улсаас гадаадд зарж байгаа бараа. Энэ гадаадд зарж байгаа барааны 89% нь бол эрдэс баялаг. Энэ бол Монгол хүний толгой шингээд байгаа юм байхгүй. Байгалийн бидний эцэг өвгдийн үлдээс нутгийн газрын хэвлэгдэх байгалийн баялагийг экскватороор ухаад гаргаад зарж байгаа юм юм. За ноолуур ноос малын гаралтайг дахиад байгаль ээжийн мал аж ахуйн 8%. Ингээ 97% нь энд оюуны одоо хүч хөдөлмөр шингээд байсан юм байхгүй шүү дээ. За 3% ч гэсэн дахиад цааш нь задлаад үзэх юм бол бас тэрэн дотор Монгол хүний толгоогоор бүтсэн юм гэж байна. Тэгвэл энэ боловсролын систем юуны тулд байгаа юм бэ? Энэ боловсролын системд хэдэн зуун мянган хүүхдүүд сураад юу болж гарах гэж байгаа юм? Эн чинь юм бүтээдэг, юм хийдэг, тэрийг нь гадаадад зардаг хүн болох гэж боловсролын систем байгаа юм биш үү гэдэг асуулт гарч байгаа. За тэгэхээр хөгжил үнэхээр цаг хугацааны явцад ирдэг юм уу гэдэг асуултын хариулт тодорхой болж байна. Алдаа оноог давтаж, бүгдийг нь давтаж урагшлах ёстой юм уу? За энэ дээр ер нь хөгжлийн түүхийг бид нар хараад тэр асуултуудад хариулчих бол дэлхийн түүхээс хөгжлийн түүхийг харж болно. 3 жишээ та бүгддээ үзүүлье. Нэг нь Европын сэргэн мандалд, хоёр дахь нь Сингапурын гайхамшигыг бүтээсэн ерөнхий сайд Ли, гурав дахь нь Монголын эзэнт гүрэн ба Чингис хаан. За Сингапур улсыг эхлээд ярив. Сингапур улс бол 1960 онд байгуулагдаад анх бол $600 сая эдийн засгтай байсан.
3 сая орчим хүнтэй. Өнөөдөр бол 5 сая хүнтэй л ус шүү дээ. 5 сая гаруй хүнтэй. 90 он гэхэд 36 тэрбум доллар болгосон. Хэд дахин өссөн байгааг та бүгд харж байна. Өнөөдрийн байдлаар энэ 5 сая хүнтэй улсын эдийн засаг жилдээ 340 тэрбум долларын баялаг үйлдвэрлэж байна. Тэгээ би Ли Кун Ю ерөнхий сайдын дурсамж номыг бол уншсан. Энийг бол бүх монголчууд унших ёстой. Ялангуяа одоо энэ бодлогын ажил хийж байгаа улс төрчнөр бол бүр уншуулмаар байгаа. Бид нар хөгжлийн тухай ойлгох ёстой байхгүй юу? Ли Кун Ю яаж Сингапур улсыг хөгжүүлснээ энд бичсэн байгаа юм л да юм. Тэгээ энэ одоо 340 тэрбум доллараар жишээлээд аваад үзэхэд бол 5 сая хүнтэй улс юм байгаа юм чинь 3 сая хүнтэй Монгол бол доргойж 200 тэрбум долларын эдийн засаг байх хэвээр. Манай эдийн засаг гэтэл өнөөдөр нэг 10-11 тэрбум доллар л байж байгаа. Дахиад бид 20 дахин өсөх хэрэгтэй байна л гэдгийг харуулж байгаа. За нэг хүн ногдох баялгаа бол өнөөдрийн байдлаар 58 мянган долларт одоо хүргэж Сингапур гэдэг улс бол загасчны тосгон байсан Сингапур гэдэг улс бол дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй улс болжээ. За Монгол улс бол одоо ингэж байх байдгаараа ядуу гэдэг ангилалтай л байж байна. За одоо би Европын сэргэн мандалтын жишээг 2 дахь жишээг авъя. За Ромыг та бүгдээрээ мэднэ. Ромын бүгд найрамдах улс бол одоогоос 2500 жилийн өмнө байгуулагдсан. За одоогоос 2000 жилийн өмнө бол Ромын эзэнт гүрэн болж өөрчлөгдсөн. За энэ хооронд бол одоо уран барилга, хот төлөвлөлттэй. За энэ дээр харагдж байгаа зураг бол энэ усны насос байгаа юм. Би Лондонд одоо дэлхийн хамгийн том музейнуудын нэгийг үзэж яваад энэ зургийг дарсан юм. Энэ бол одоогоос 2000 жилийн өмнө ашиглаж байсан усны шахварга. Гэтэл бид нар хүнүүгийн булшнаас 2000 жилийн өмнө одоо алтан тэлээ оллоо гэж одоо яриа л те хүнүү их өндөр хөгжилтэй байжээ гэж бид нар ярьж. Гэтэл энд чинь одоо энэ уран барилга, энэ усны насос шахварга, хот төлөвлөлт, их сургуулиуд, номын сан байгуулагдчихсэн. Ингээд Ром бол 476 онд 1000 орчим жил оршин тогтносохоо дараа задарсан. За үүнээс хойш Европ ТV-г харанхуй үе бол нөмөрсөн. За харанхуй үе гэж юу яриад байгаа вэхээр нөгөө номын сангууд байхгүй болсон, их сургуулиуд алга болсон. Нөгөө хот төлөвлөлт байхгүй болсон. Нөгөө философууд байхгүй болсон. Ингээд 1000 орчим жил бол Европ ТV харанхуй үед бол орсон. Феодлын хамжилгад одоо газрын зарц боолын ийм системээр бол шилжсэн. Тэгэхээр хөгжил дэвшил гэдэг юм чинь өөрөө цагийн ирэхээр аяндаа ингээл алдаж онол ирдэг зүйл биш байх нь шүү дээ. За ингээд 1300-аад онд л Италид сэргэн мандалт эхэлсэн. Сэргэн мандалт гэдэг нь өөрөө ингээл байж байгаа л аяндаа эхлэх юм биш. Ерөөсөө цөөн хэдэн тооны эрдэмтэд, бизнесмэнүүд, улс төрчид одоо нийлж энэ сэргэн мандалт гэдэг юмыг бол эхлүүлсэн. За ингээд 1300 оноос хойш энэ сэргэн мандалтын үр дүнд өнөөдөр Европ ТV-ийн буюу барууны улсууд дэлхийг бүх хөгжлийн үзүүлэлтээр ноёрхож байгааг та бүгд бол мэдчихэж байгаа. Өнөөдөр Монголын авч хэрэгжүүлж байгаа бүх юм бол энэ Европоос л хуулж байгаа шүү дээ. Боловсролын систем, одоо эрүүл мэндийн систем, цэрэг цагдаа, шүүх, хууль. Тэгэхээр хөгжил гэдэг юм бидний оруулсан хувь нэмийн юм гэж алга. Европчуудын хийсэн юмыг дутуу хагас хуулаад тэрийгэ шинжилэхгүй ингэж суулж байгаа. За эцэст нь Монголын эзэнт гүрний жишээ. Тэгэхээр Чингис хаан бол одоо сүүдрээс өөр нөхөргүй, сүүлнээс өөр ташуургүй ингээд эхэлсэн. Ердөө 30-40 жилийн дотор бол дэлхийн түүхэнд хамгийн том эзэнт гүрнийг бол байгуулж чадсан. Өөрөөр хэлбэл монголчууд тухайн үед дэлхийн бусад гүрнүүдийг өөртөө нэгтгэснээр дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй улс 30-40 жилийн дотор болж чадсан гэсэн үг. Тэгэхээр бид нар Ли ерөнхий сайд сэргэн мандалтын үеийн Ромын хөгжил дэвшлийн түүх сургамжуудыг авч хэлцэхгүй гэж болно. Тэгвэл ядаж бид нар өөрсдөө Монголын эзэнт гүрнийхээ түүхийг авч үзэх ёстой. За ингээд 1921 оноос хойш 2021 онд удахгүй болох гэж байна. Монголчууд бид нар хөгжил дэвшлийн төлөө тэмцсэн 100 жилийн ой болох гэж байна. 100 жилийн ой болох гэж. 21 онд бол Монгол үндэстнийг бол удахгүй мөхөх гэж байгаа үндэстэн байна гэж одоо эрдэмтэн тодорхойлсон бичсэн байдаг. Та бүгд зарим сонссон баг. За ийм улсыг бол одоо аваад
90 он хүртэл боловсролын системтэй, эрүүл мэндийн системтэй мухар сүсэг тэр бурангуй зүйлээс нь салгасан тэ буйнд бузар орно гэдээ усанд ордгоо байсан хүмүүс байсан гэж байгаа шүү. Тэгэхээр энэ бүх юмнаас нь одоо салгасан, ангижруулсан, боловсруулсан, хөгжүүлсэн, зэрэг цагтаатай болгосон, хууль шүүхтэй болгосон. Ингээ 90 онд бол одоо социалист нийгэм буруу, мэдээж буруу, би бол буруу гэдэгт итгэж байна. Гэхдээ тэнд бас бүх юмыг харлуулж болохгүй гэж бол би бас итгэдэг. Ингээ 90 онд бол одоо ардчлал руу шилжсэн. Тэр үед бол олон улсын валютын сан, Дэлхийн банк, Монголын улс төрчнөр бол юу гэж ярьж ирсэн гэхээр чөлөөт зах зээл дээр ардчлалыг нэмээд тавьчих дээр хөгжил өөрөө шууд гүгээд ороод ирдэг юм аа л гэж ярьж ирсэн. Өнөөдөр 90 оноос хойш 30 жил өнгөрч байна. 30 жил. 30 жил гэдэг хөгжилд ямар их зүйл амжуулж болох хугацаа вэ гэдгийг бид нар сайн ярьсан. Өнөөдөр бид тэгээд 2021 он 100 жилийнхээ хойно дээр дэлхийн хамгийн ядуу улсуудын нэг хэвээрэл байж байна. Манай эрүүл мэндийн боловсролын систем дэлхийд доогуур жагсаж байна. Маш олон одоо ранкингууд байгаа шүү дээ. Үзүүлэлтүүдээр хэмжиж үздэг тийм. Илэгний нас баралтаар номер 1, ходоодны хор тавдраар номер 3, муу үзүүлэлтүүдийн тэргүүлдэг. Бохирдлороо номер 1 тийм. Сайн үзүүлэлтээр болохоор дандаа 100-аас хойш 120, 130, 145-д жагсдаг. Тэгэхээр бид нар өнөөдөр 100 жилийнхээ энэ ойг бол дүгнэх ёстой. Бид нар ухаарах ёстой. Хөгжил бол цаг хугацааны бүтээгдэхүүн биш. Алдаа оноог давтаж хөгждөггүй юм байна. Монголын ард түмэн дэлхийг өнгөлж явсан үеэ санагалзаж, дэлхийн бодлогыг тодорхойлж явсан үеэ санагалзаж, дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй улс байсан үеэ санагалзаж, хөгжлийн төлөө зүтгэсэн 100 жилийн ой болох гэж байна. Өнөөдөр хүртэл бид нар ингээд улс төрчдийн үгээр мунхраад суух уу? Өнөөдөр телевиз радио асаага та нар сонс. Юу гэж ярьж байна? Хөгжил бол алгуур ярьдаг штэ. Алдаж оноод бүгдийг нь дамжаад явдаг байхгүй юу? Сайхан хөгжиж л штэ. Юундээ сөрөг юм яриад байгаа юм бэ? Битгий харлуулаад байл та. Энэ бол явахтай сэтгэл зүйн онлоос авч үзэхэд их ойлгомжтой л үзэгдэл л дээ. 90 оноос хойш 2020 он хүртэл 30 жил улсыг бүх сайд даргын ажил одоо албан тушаалыг хийгээд бүх юмыг нь одоо бодлогын тодорхойлоод тэгээд 30 жилийн дараа улс орон ийм байдалтай хэвээрээ ингэж байж хахад хүн яах вэ? Тийм ээ, миний буруу. Би алдчихжээ, би буруу удчихжээ, би буруу хийчихжээ гэж хэлэхгүй штэ. Юу ярих вэ? Дахиад улсын хурлын гишүүн болохгүй л үцгээл явж штэ цаан чинь. Бүх сайд дарга Монгол улсын бүх даргын албыг хашаад ерөөсөө сэтгэл ханахгүй, өөртөө дүн тавьж чадахгүй. Тэгэхээр энэ бол яг хөтэ зүгээр сэтгэл зүйн ухааны үүднээс зүгээр дундаж хүнд байдаг л юм л амин хуваа хичээсэн, хохолсон, хариуцлагын ямар ч ухамсар байхгүй юм л зүйл л дээ. Мундаг лидер хүний одоо онцлог чанар байдаг. Харамсалтай тэр мундаг лидер нэг ховор байдаг. За ямар чанар байдаг вөхөр өөрийгөө шүмжлэлтэнүүдээр хардаг. Өөрийнхөө хийсэн бүтээсэн юмыг дүгнэж, цэгнэж чаддаг. Өөрийгөө дандаа өрсөлдөгчтэй харьцуулж дүгнэд. Өөрийнхөө өнгөрсөнтэй биш. Дандаа дээш нь хамгийн хүчтэй өрсөлдөгчтэй өөрийгөө харьцуулж үздэг ийм бас оюуны чадвартай байдаг. Харамсалтай нь өнөөдөр өнгөрсөн 30 жил тийм оюуны ухаантай лидер биднэрт төрж гарсангүй дээ. За ингээд ямар ч сан хөгжил дэвшлийн талаар би санал асуулга явуулж үзсэн. Тэгээ Twitter, Facebook нийлээд 2500 хүн санал өглөө. Монгол улс хөгжиж байна уу гэд асуухад бол 76% хөгжихгүй байна. Реформ хэрэгтэй гэж хариулсан байна. Тэгээ ямар ч сан хүн амын маань 3 тутмын 2 нь энийг ойлгож байгаа, надтай адилхан бодож байгаад бол би маш их баяртай байна. Одоо бид нар ингэж бодоод зогсохгүй, бид нар хөдлөх ёстой, бид нар хөдөлмөрлөх ёстой. Бид нар одоо ерөөсөө зүгээр сууж болохгүй. Хөгжлийг бол яах ёстой. Хүчээр авчирдаг юм байна. Бид нар 30 жилийн алдчихлаа. Зарим тал дээр бүр ухралт гаргалаа өмнөх 70 жилээс. Бидний хөгжил гэж андуураад байгаа юм чинь дэлхийн хөгжлөөс хаялаганд нь орж ирсэн юмнууд байна. Бидний өөрсдийн оюун ухаан толгоогоор авчирсан юм гэж энэ талгаа. Тэгэхээр хит сөрөг байх нь дэмий, эерэг байх нь зөв өнтер гэдэг ийм дэмий балаа юм ярьж бодит байдлыг одоо саармагжуулах хэрэггүй. Бага юмыг байгаар нь хүлээн зөвшөөрч сурнаа гэдэг бол харыг нь хараар нь цагаанаар хэлэх байдаг.
энэ дэлхийд саарл гэж юм байхгүй. Манай улсын хөгжлийг хэмжээд үзэхэд харал гарч байна. Хар байна. Цагаан юм алга. Тэгвэл энийг цагаан болохын төлөө зүтгэн. Саарл байна гэдэг хэлчихээр хүмүүс тайвшраа суучдаг. За видеог үзсэн та бүгдээ баярлалаа. Тэгэхээр хөгжил гэдэг бол цаг хугацааны бүтээгдэхүүн биш. Харин ард түмний хүсэл эрмэлзлээс шууд хамаардаг юм байна гэдгийг та бид нар ойлголоо. Тэгэхээр бид нар мэдлэгийн үр тарина гэж ярьдаг. Би та бүгдээс нэг зүйлийг амжилан хүсэх гэсэн юм. Та үнэхээр хөгжил бол реформ хийж хүчээр авчрах ёстой зүйлээ гэдэгт итгэсэн бол дор хаяж хоёр хүнд энэ мэдлэгийн үрийг тариач гэж би хүсэж байгаа. Бид нар бие биендээ ярьж хэлж ойлгуулж ард түмэн 3 сая иргэн маань бүгд хөгжлийн төлөө зүтгэснээр хөгжлийг хүсэмжилснээр хөгжил биднэрт ирэх болно. Баярлалаа.